За сайн байцгаана уу? За тэгэхээр та бүгдтэй Мандал санхүүгийн нэгдэлд санхүү эдийн засгийн их сургуулийн хамтарсан ажлын байртай, цалинтай тэтгэлэг төлбөрийн талаар товчхон танилцуулъя гэж бодож байна. За энэ ажлын байртай тэтгэлэг төлбөрийн хувьд бол ажлаа хийнгээ суралцаад санхүү эдийн засгийн их сургуулийн бакалаврын дипломыг авах юм боломжтой юм аа. Сануу санхүү эдийн засгийн их сургууль Мандал санхүүгийн нэгдлийн хамтарсан хөтөлбөрийн оюутан цоглон төгссөн. Өнөөдөр бид бүхэн өглөө 7:40-оос санхүү эдийн засгийн их сургууль дээр хичээлээ үзээд 11 цагаас эхлүүлээд өөрсдийнхөө харьяалагдж байгаа тэнгэр даатгал компани дээр ажлын байран дээр ингээ ажиллаж хийж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар нэгдүгээр курсээсээ эхлэн ажлын туршлагатай болно. Сургуулаа төгсгөөд гарахдаа 3 жилийн ажлын туршлагатай болж байгаадаа байгаад баяртай байна. За энэ яагаад ач холбогдолтой вэ гэхээр орчин үеийн бизнесийн хэрэгцээ шаардлага бол өөрчлөгдөж байна. За мөн залуучуудын амьдрал болон ажлын хэв маяг их өөрчлөгдөж байна. Тэгэхээр өмнө нь бол одоо 4 жил сурж бакалаврын зэрэгээ аваад үүнийхээ дараа дөнгөж одоо ажлын гараанд хөдөлмөрийн зах зээлд нэвтэрч ажил хийж туршлага хуримтлуулж эхэлдэг байсан бол энэхүү шинэ хөтөлбөрийн хүрээнд сургуульд орох тэр мөчөөсөө эхлэн ажлын байран дээр гарч за дээрээс нь мөн цалин ав. За сургуулийнхаа одоо санхүү эдийн засгийн их сургуулийн төлбөрийн бүхэлдэн буюу зарим хэсгийг нь тэтгэлэгт хамрагдаж одоо байгууллагаасаа төлөвлөх ийм маш олон давуу талуудыг нэг дор одоо зогслоосон ийм хөтөлбөр байгаа. Сайн байцгаана уу? Мандал студент 25 хөтөлбөрийн богцтой. Бид хүн шууд борлуулалтын албанд ажиллахаасаа гадна давхар энэхүү дэлхийн санхүүгийн музейг тайлбар хийдэг. Ингэснээр бид нэр зөвхөн тайлбарлаад зогсохгүй өөрсдөө дэлхийн санхүүгийн түүхийн тухай өргөн мэдлэгийг олж авахаас гадна энд өөрсдийнхөө харилцагч байгууллагууд болон иргэдтэйгээ уулзалт зөвлөгөөн зэрэг зохион байгуулдаг нь иргэдэд даатгалын тухай болон санхүүгийн тухай мэдлэгийг өгдөг өвөгч ажилтны нэг жишээ юм аа. За ингээд урамтай, зоригтой Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй залуусыг энэхүү хөтөлбөрт нэгдээрэй гэж урьж байна.